маш том. 1921 оны сард авах гэдэг маш том гэдэг шин. Монгол улсын бодлого. Тэгээд Монголын төлөвлөлтийн байрсан. За энэ. За бага ганцаар хоёрыг ярьж байна. Энд 20 хүний дээр шинээр тэгээд танихаар за сүлтэй үүний улсаас жишээ авсан байх хэрэгтэй юм. Өөрөлд нь болохоор комментэрний болоо. за хоёр дахь жоохон хэлээ үү дээ. Нэгсэндээ ашиг сонирхлын бүсээ хуваасан шүү дээ. Монгол бол зүйл төлбөр улсын ашиг сонирхлын бүс. Харин өөр Монгол яа Японы ашиг сонирхлын хэлж ашиг сонирхлын бүсээ өөр улсын Өнөөдөр бид нэр болохоор Балжины багшийн хичээлээр суулаа. Бид нар болохоор өнөөдөр социализмын нийгмийн эдийн засгийн байдлын хичээл сонсож тэмдэглэл хөтлөлөө. Багшийнхаа одоо хичээлийн анхны агуулгыг тэмдэглэж авсан. Мөн багшийн стил имижийг тэгээд цаашлаад хичээл цаа харга байвал сэтэлжүүлэлт нь ямар байсан талаар бичиж тэмдэглэж авлаа. Социализмын үеийн монголчуудын одоо зөвлөлт холбоот улсын хоорондын харилцааны талаар үзлээ. Хичээл нь бол маш ойлгомжтой бөгөөд их товч тодорхой асуултанд нь бол хүүхдэд нээлттэй хариулсан надад бол таалагдсан. Тэгээд хичээл нь маш ойлгомжтой байсан. Тэгээд таалагдсан.